За үзэгчтэй охиндээ орой мэндийг хүргэж байна. MNB спортын бас ээжнийг нэвтрүүлэг, хөөрөлдөө нэвтрүүлгийн 6 дахь дугаарт. Сүмгийн спортын мастер, Сүхбаатар Альянс Тэгээгийн тоглогч, Сансрын MMC-ийн мэрэгжлийн багийн тоглогч, Бүргэлийн Бацалбаа хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Энэ өдрийн мэнд. Энэ өдрийн мэнд ямар олон баг тоглолт гэж бодлоо. Би ярихгүй зөвөрийн бас Сүмгийн хөөрөлдөө. Гайг одоо ингэж бод гайг болчих байх тэр. Тэгээ манай сэтгүүлч Баасан нэмбер энэ удаагийн хөөрөлтөнд бас хөөрөлтөөр ирсэн байгаа. За сайн байцгаана уу. За тэгээд Зобо ер нь Бацалбаа гэдээ оронгууд хүмүүс хамгийн түрүүнд Сүхбаатар аймгийн хар азраг мазраг гээл. Тэр бүгд нэг тэр хоччих юм уу тэр бүгд ер нь эмзэгэлдэггүй яадгүй. Эмзэглэхгүй шүү дээ. Маа Сүхбаатарын ч угаасаа хурдны удамтай. Аха. Тэгээд яг нь Сүхбаатар аймгийн хурдан үлгүүдээр л тодорхойлогдож байгаа нэг тиймэрхүү нэр өгсөн байх гэж боддог шүү дээ. Аха. Яг анх нөгөө хотод орж ирэх чинь тэр чи азраг мазраг байгааг юм оюутан болж тоглож Сүхбаатар аймгийн сармагч юм гэж. Янз янз юм байсан. Сүхбаатарын хар сармагч гэж. Биш тохой юу ч юу дээ ярьж дээ. Хүмүүг болгоны араас явдаг нөгөө тэндээс гарч ирдэг учраас нэг хүмүүсийг тэгж бат. Тэгээс явандаас сүүлдээ Сүхбаатарын хар азраг болно лээ. Болно тий. Хий өгсөн юм. Хий өгсөн тодорхой. Хий өгсөн тодорхой. Ардын дуу шиг үү? Би нөгөө дээр нэвтрүүл орчаад ард түүний өгснээр гэж хэлж байна. Нөө нэг жил өгсөн юм шүү. Миний фэн үтлгсэн багтай. Аа фэн. 5-5 оюутны азар усан штэ энэ. Тэр зурган дээр. Тийм зурган дээр. Тэгсэн чинь энэ дараа нөө энэ доор нөө нэг залуучны шгшээс ингээд нөө юм асуу асуужсан чинь хэрвээ ингээд сакс тоглоогүй байсан бол яг ямар мэрэгчлээ хүмүүс болох байсан бэ гэсэн чинь танаа хоёрын бол бүгдээрээ Бацалбал адуучин болно гэдэг. Тэр бол үнэн үү? За одоо яг адуучин жоох. Тэ морин дуртай, морин адуун тайртай. Ер нь хар багасаа морь унаж шаад аавыгаа дагаж өслөө. Тэгээ тэр ч утгаараа бас одоо бас аавынхаа үлдээс хийдэг буюу бас нэг зундаа бас нэг жоох уралдах. Саядан тий. Өнгөрсөн 100 ямарсан зоба айц ингээд наадмын дараачлаад гэж тулгаа. Байхгүй мөн авшигстаа нэр юм могоогоор морь зөрөөгөр алгуус наадам гэсэд алгуулсан малцсан гэж юм. Тэгээ түрүү жил бас нэг алтаунд нэг наадам болох гээд. Тэгээ явчихгүй тэгс чи гинт биш нөгөө бүр хөдөө уцгүй газар явцаа. Тэгээ бүр ээж хайж намайг холбогдчиход. Тэгс чи маргааш нь тэмцээнд шууд хүрээд ирээ багш. Би бүр алтаунд тэр чи Сүхбаатараас урш 200 км. Тэгээд нэг явдаг юм гэснээр ээж заадаас арайч тэмтнэ гэж. Тэг яваагүй дээ. Явмаар л өстэй. Тэмөрөө ийсэн. Тэмөрөө уралдаа тэгэл. Ер нь бас хурдан удамтай байгаа юм тий. За байна. Хамгийн том наадам төрүүлсэн хурдан удмаасаа нэг дурлаач. Ямар наадам төрүүлж байна? За одоо сүүлд одоо аавыг багт бол одоо 2001 онд Сүхбаатар аймгийн наадам байх их мөр 5-аар төгсчлээ. За. Тэгээд тэр үед чи нөгөө эхний 5 морийг одоо их хурд шүү дээ. Монголын шигшмэл мөржийн уралдаанд өрддөг байсан. Тэр их хурдад манай мөрөч уралдчихлаа сайхан. Хитэр. Тэр яг эрэнгүүд унаач нуунаад сайхан дундуур сайхан дахиад шүү дээ. Тэгээ морь уралдах чи ер нь бол тэгээд нэг хилтэд орох морох нэг сонир биш шүү дээ. Нэг сайхан хүлэг хүүхдээр 9 минут ирүүл сайхан дахиад ирнэ. Тэгээ сайхан ирүүний ямар сэр гэдэг юм да. Сайхан зүгэн тий. Тэгээд одоо бол яг өөрөө аав чинь уяхгүй зүгээр өөрөө л ууяд байгаа юм тий. Одоо би ч үе нэг жоохтой. Одоо уйлдаг хүмүүс байгаа. Байхнаар сайхан. Нутгийн сайхан. Аль сумд үдээ. Жишээ аль сумын хараад. Би чи Сүхбаатар сумын хараад. Сүхбаатар сумын хараад юм тий. За тэгээд хүмүүс бол Бацалбаа гэхээр ерөнхийдөө нэг шиддэг хамгаалдаг нэг майкултай залуу Сүмгийн талбарт төсөөлдөг юм. Ер нь яг Сүмгийн гараагаа хаас эхэлжээ. Ямар багштай вэ? Ямар багшиг дамжив? Миний мэдж байгаа Спайт лигийн финалтай нэг трипл дабл хийгээд Монторхоогоос Спайт төрүүлснээс хойш би бол Бацалбаа нэрээс өмнө бол Бацалбаа мэддэг байсан. Тэр чи одоо 2014 оны Спайт лиг 13-аас 13 оны финал. Спайт лигийн одоо Монторход нэг хожиж штеп. Отхон дээр тасгалжуулагч байсан тий. Тий, отхон дээр тасгалжуулагч байдаг. Дээрээс хойш мэдж байгаа. Тэрээс өмнөхийн ер нь бас яриул ямар хуу түүх. За өмнөхийн яриул биш ч Сүхбаатар аймгийн Баруурт суманд 1-р 10 жилээ төгссөн. Тэгээд 5-р ангита гамбат төгшин сэгцэн ах. Миний оноо хөтөлж орж одоо 5-р ангиас сакс тоглож гисэн. За 2005 он гэсэн үг л дээ. Миний аав одоо нөө хөтөлж орж би одоо цэгсмний гараа хэлжээлээ. Тэрнээс хойш тэгэл
анх удаа 10 дугаар ангита Өсвөрийн улсын аварга Улаанбаатар хотод ер нь үе чи хот руу нэг хатар ийсдэг. Хөдөнөө л байж дээ. Зуны амралт бол цаашаа мал руугаа явчих. За. Тэгээ 10 оны хавар нэг хотод орж ирэхгүй. Улсын аварт ирж. Манайхан нэг фургант гэсэн. 10 жилийн өдөө хөвгтөд. Тэгээд энэ Чингэлтэй нөгөө хошойлын заал штэ. Тий. Тэнд байрлаад. За. Нөгөө дэвсдэг нөгөө юу гэдэг штэ. Юу гэвэл бүхчүүдийг байрладаг чи матраасан дээр зүгээр унтчаа. Зулаа тий. Зулаа л хамааг. Тэгээд нэг хоол идэн. Багш нэг хоолын мөнгө зохицуулт ивчих. Тэгээд тэнд ороод тэнд ирээд анх спортын төв ордон тоглохоор болохгүй. За. Биш орж үзээгүй юм чи. За 2010 онд ах спортын төв шагааж Тий. ирсэн. 10 он ч бас нэлээд сүлд байсан. Тэгээд шагаас чи бүү тааз амир өндөр. Манай авчийн өндөр таастай зал байхгүй юм чи. За. Харч бүү нүд ирээлээ дээш харсан чи. Нэг хэсэг доошоо харж ингэ сууж байгаа л. Тэгээд талбай дээр Гарсан байдгийг. тэгээд одоо юу вэ? Одоо тэр амжилтны ямар хавшлж үзсэн. 8 дээр Багнуурт одоо маа Бямбаг ийд үү ивлэн ширч. Багнуурын Бямбагийн. Бямбаг анх тогтож байгаа гайхдаг өсвөр хөвгт. Тогтож байгаа. Бид нар чи тогтдог амт нэг байхгүй. Шийднийг хөрвүүл. Тэгээ манай тэр үе тоглож исэн манай аягүй шиг шийдэр өндөр хүн байхгүй. 5-1 метрээс нэг 80 эдтэй. Холбогч гэж байхгүй, төвийн тоглож байхгүй, 5 асэлэг байхгүй. Тийм үү? Тийж усаа яваад. Сэлхий байхгүй. Тэр ямар хастар шигтэн шалгарсан юм байна те. Сайн тоглосон ш. 3 тэнцэс байгаа нүртэй бүр. Оо тийм үү. Амар. За тэгээд дараа нь. Тэгээд оюутан болж ирээд нөгөө хотод орж ирэхгүй. Хотод орж ирээд нэг бараг сар гарan заал нэг тоглоог байхгүй. Явахсан заал утдаг. Газар мэдхгүй төөрчих гээд. За. Тэгээ яг хөө би шиг 100 айл ихчэндээ суудаг гэсэн юм чи. 100 айл тийс хоёрыг бол нэг олоод. Тийс дөрөв суудаг тийм. Тэгээ энэ хоёрын хооронд бол ингэ явчихад байгаа байхгүй. Тэгээд маа нөгөө тэнд үүдийг нахыгаа дагаад зааланд очино. Тэгээд тоглож байгаад анх уран мандах багш тэр. Мүбэс. Тэр нөгөө цуг багшлдаг бат үсгээд алцсан манай ихтэй суусан. Манай үргэ. Залуу байд юм блэ. Тэгээ наавг ах танилцуулаад саккорд гэдэг багт анх удаа орж ил. Төвд явж оролцсон юм тий. Оо за. Тэгээ чи нөгөө өдөөний бүрг хөвч чи нөгөө тэд одоо маа сэнгүнэ одоо маа фичүү төрөө мөрөө шүү дээ. Тэд нар чи орж явах хувцас солио лигдэм байсан чи. Тэгээ тэд нар чи орж явах хувцас солио. Би чи бас булангаас нь хөдлөхгүй шүү дээ. Хувцас солио чадахгүй хичээд. За. Тэгээ яг саксны үеийн чи явахтай тэгэл тэдэртэй найзууд болоо сайхан тоглосон. Эхний жил бид чи саккордоор спайт тоглосон 11 онд. За. Тэгээ мултарсан. Тэгээ дараа нь саккорд монторхой нэгдсэн. 12 онд. Тэгээ одоо маа менежер төгссөн хүмүүс ах чи. Байсан. Манай холбоон тоглогч байлаа шүү дээ. Одоо байхгүй болсон. Тэгээд бид чи нэгдээд бас нэг амжилт гараагүй яа. Тэрний дараа жил монторх гэдэг үү. Дангаар утсан юм тий. Дараа утсан. Ерөөс 3 жил тоглоод авах гэсэн юм. Тийш шүү дээ. Спрайт аалагт. 3 жилдээ. Тэгээ финалийн MVP болсон тий. Тэнд одоо санаанд юмсан. Яг нөгөө бэлтгэлээ хийгээл яваалсан. За. Тиймэрхүү юмд хүрнэ гэж боддог байхгүй. За. Тэгэл яг нөгөө багшид асгаж байгаа хийгсэн юм хийгээл яваадсан. Тэгээд тэр нийцэн бүчтэн тийм болсон. Нөгөө тоглолтын статус сүүл үзчихээс гоё л байл. Тэр зөв хамгийн дурсгалтай тоглолт үү? Юутай финалтлаа? 99 хэрэг болсон. Энийг юм уу те? Ордон дээр ямарс нэг дуусаад бөөсөө сайхан гэсэн чинь нэг хүү нэлээ юм статус болоод финалтж байгаа юм. Тэгэл нэг ярьцлага аваад мигмар жав захирал Coca-Cola хэрхэлж байхдаа ирээ шагнал гардуулаад энэ би China Games үзэх хэрэг аваад тэгэл 13-оор 100 анх удаа хилэндээ салгасан уу юу? Тэгсэн ш таах удаа гадаад паспорт авчихсан би ч тэр чи. Гадаад. Тэгээд China Games үзтээ. За мөрөөдөл байлаа ш. Ямар хөө тоглолт үзсэн тэр үед? Gold State Lakers-ийн тоглолт үзсэн. Нэстим нэштэй Lakers үеийн те. Оо гой тоглолт үзсэн. Тэгээд тэн чи нөгөө одоо ма талигаач одоо оргилох ба штэ. Тэр чи капитал шохор гэдэг бөөс тоглолт гэсэн байхгүй. Маагаар бүсийн аврагтлаа тоглоод би яг оргилохыг хамгаалаад байхгүй. Тэр оргилох чи сайн. Тэр үеч оргилох нэлээ олон хамгаалаа болоо дарсан штэ. Хаанс гарсан бацаа байж энэ дөөс цаг. Гайлс. Та. За обоч ер нь ямар мэрэгчлээ одоо ер нь ямар ажил ачдаг вэ одоо алба. За би шинжлэх ухааны технологийн сургуулийг захиргааны мэрэгчлэр төгссөн. Захиргааны инженер.
Одоо мэрэгчлэр эрчим хүчний зохицуулах оронд тусгайжуул хэлтийн газрын мэрэгчлэлтэн гэдэг. Тэгээд захлааны юм тий. Захлаа. Манай ээжийн мэрэгжил. За. Удам дагсан захлаач гэдэг шээ. За. Стистер болсон тий. За тэгээд ер нь бас энэ олон улсын тэмцээний гараа яг олон улсын анхны тэмцээн ямар тэмцээн байж вэ? Ер нь тэгээд дараагийн багш нар нь Муран Мадхагшин дараа отхон дээр тэгээд дараа нь тэгээд тулга. Тэгээд шууд тулга гэдэг хүний 14 орж ирсэн. Залуучдын жигшээ хөг дээр тулгацсан. Ирсэндээ тэгэл их. Тэгээ нөө 50 явсан баг тий. 5 шиг даваар 50-ны оюутны Аз аварт явсан уу? Анх удаа явсан. Тэн амарч мөнгөтэй явсан. Анх удаа нөгөө мөнгөтэй явсан. За. Нөгөө хөдөөний хөвч манай ээч нөгөө гадаад анх удаа тэмцээнд явах гэж өөрхий байдаг өгч. Амарх мөнгөтэй ч одоо юм өчрөх. Тэгээд яачих вэ нөгөө карыг нэг ягаан хүс ганав тэр өвсөд гэсэн штэ. За. Тэр чи барыг жилээ 600 юм мангар өвдөө үзчихгүй. Тэгээ би тэр өмсч үзсэн нөгөө догшоогод гоё байна гэд. Би чи уудлаас. Огшоогод. Тий. Надад нэг таалагддаг аахгүй. За. Тэг зүгээр л тэрэд гоё юм зүгээр л огшсон юм давцсан. Аха. Тэгээ тэр удаагүй өрх. Удаагүй нэ. 50-ны ер нь бол тэр оюутны Аз аваргад яваад дараа нь ер нь ямар төвсөнд орлоо. Тэгээ шууд Монголдо Гуанжугийн яв наадамд яваад 50-наас ирээд бид нар чи Гуанжуг университет бүр амар бэлдсэн шүү дээ. Харин тэгсэн. Орос руу ч нэг явж хэд тоноод Хятад руу ч явж нэг хэд тоноод янз янзын өстой Саксны университет сайхан газар үтсэндээ гэдэг шиг. Аа. Нөгөө тгшээ олон явж үзээгүй чи айгүй гоё л байгаа юм чи. Гэтэ тэн дотор ингээд хаяг чиний хамгийн гол өсөж хөгжижсэн зүйлүүдээ чи ингээд мэдэрчсэн зүйлүүд нь юу байсан? Алханаас дундаа л мэдээж болов мэдэрчсэн байлгүй. Та тэр үед одоо юу гэтэл юм бэ те одоо миний бүхэл зүйл өсчл байсан баг. Надад мэддэхгүйгээр би тэрийг ятар тэгж ятар мэдэрсэн гэж хэлэхгүй. Аа. Ямартай 14 онд 50-нд очиж шожигччихэд 16 онд Монголд ирээд Аз арга авсан ямар ч баяртай тэр хооронд бол бас нэлээ их хөдөлмөр хийсэн. Нэлээ их өссөн урсгасан. Багшийнхаа нэг үгийг бодоол явдаг шүү дээ. Толгойх хэлдэг. Хөдөлмөрсөн үнийг хизээж дээрээс харна гэдэг. Тэгэл урагшаа харж зүтгэсэндээ. Аха. За. Ер нь зообогийн хамгийн дурсалтай момент юу вэ? Ер нь бас Бац холбоо ингээд нэг юм тоглолтуудыг харж байхад одоо бид нар 3-9-3-ыг дээд төлхөө ярих гэдэг юм л да. Ер нь бас тоглолтууд маш олон бас ажлын хэмээр хэдүүлт тоглолтууд нар чухал тоглолтуудыг авч оноо авч ирсэн санаанд би их олон санаж байна. Тэрсмээ эхлээд та нар оюутны Аз аргад яваа, дараа нь оюутны дэлхийн аргад яваа, түүний дараагаар Бац холбоо багаа ахлаад отгон жаргал кадр гэх шин залуучуудтай 3 шин залуутай дахиж оюутны дэлхийн аргад хоёр дахь очиод тэгээ нэг бөөн кино шиг юм болж байгаад 3-аар 4-өөр гараа тэгээ явсараад нэг финалцсан шүү дээ. Тэгээд тэр тэмцээний ирвэл оюутны дэлхийн арга босоод энэ сайхын ногоон зураг шүү дээ. За тэрнээс өнөөдөр энэ ярьсан дээр хаа энэ насх шүү дээ. Оюутны Аз аварга нь уу? Энд бид нар явахдаа бараг 1700-800 км-ийн газар явж байгаа байхгүй юу? Аха. Одоо ингээд нэг вагоноор явсан тий. Вагоноор яваад цаашаа яг 1200-ийн Starex гэх машин байдаг шүү дээ. 8 улаа. Аха. Монголоос 2 баг явсан шүү дээ. Тэгээд бид дөрөв ахаад 4 явсан байхгүй. Тэгээд бид дөрөв 8 улаа ингээд Starex-ийг хөндлөн унтж байгаа байхгүй юу? Аха. Тэгээд тэн чинь хөндлөн унтчаад нэг нь ингээд одоо ингээд гөө хийдэж шүү дээ. Одоо хажид шиг гөө хийдүүд ингээд таарж байгаа байхгүй юу? Нэг нь ингээд ирэх юм нэг нь мултарч байгаадсан байхгүй юу? За. Тэгээд моохот яг зэрэгцээ ингээд гівчээс байхгүй ингээд харчихсан. Би хамгийн захт нь яг иргсэн чинь нэг хамгийн цаатлан мултраал гардаг байхгүй юу? Чи ингээд талаас амар үтж байгаа юм шиг. Аха. Тэгээ ингээд гівчээс моох харж такка иргсэн ахаад инээс юм. Тий ойргоо сонирхолтой бас амд айгүй хатл явдалтай явсан. Тэгээд очингуудаа мөнгө медаль авав. Гэхдээ бид нар чинь нэг авраг авдаг хоцсон шүү дээ уулын зоондоо. Тэг жоох хийлэгцсэн. Тэгээд финал дээр жоохон тийм болсон гэсэн тий. Тэгээд энэ чи дэлхийн аврагын ирэх авч байгаа байхгүй анхныхаа. Аха. Тэгээд бид дөрөв чи ярьж за бүс дэлхийн худлаа очиж медаль авах сайхан очиж байж байгаа л шиг. За. Тэгээд очиж тоглосч бид чи бүр нэг боломж хожоо явдаг байхгүй. Тэгээд улам нэгтраал. Тэгээд дэлхийн аврагаас мөнгө медаль авсан бидгийг. Аха. Яг энэ очиж болсон юм ярил тэр өстэй амар болсон л доо. Гой дэцтэйг болсон юмнуудын ярил. Тэр нь яриад яа. Тэгээд дараа нь одоо энэ Аз оюутны Аз руу тэр байна тий. Тий дахиж яваад 17 онд
Одоо энэ үлээ багийн яхагч гэдгээрээ басан маа. Аха. Тэгээд энд болохоор Жан боллоо. Малайз. Тийм Малайзын Куала Лумпурд болсон байхгүй. Тэгсэн. Сүхээ Энд чи бас кадр нэг хожигдож эхэлдэг шүү мах. За. Нэг хожигдоод Малайзаа арай гэж хожоод Тооноос хоёроо гараад. багш маань одоо нам амар загисан даа. Аха. Тэгээд загнуулжаад дараа маргаашаас нь шал өрүүлж байгаа хгүй би өмнө өдөр бүр амар загнуулж. Одоо тоглолтоо үзэж би ч бүр амар биш. За. Тэгээд маргаашаас нь яг тоглолтоо нэг юм бараал ирсэн. Тэгээд яг аврагын төлөө тоглож нараагийн өглөө усанд орж байгаа чи галтэр жунууд ингээ өвдгөө яз авчдаг. Харин тэгсэн те. За. Зообо наашраа өгшөө ингээ нийлээд тусах тийм амар. Өвдгөн бүр зайцсан. Бүр ингээ яц. Тоглох боломжгүй. Тэгээд геймч дууцчи шууд аваачих. Нараагүй. Энэ дөрөв. Шүү. Тэгээд очиж оюулчаад ирсэн нөө тоглох боломжгүй болсон. Бүр оюулаад. Тэгээ аврагын төлөө гуруулаа. Сүхээ кадр таагаар. Аха. Тэгээ яцаад л үтсэн те. Тэгээ бүр авраг авсан, алтаасан те. Би авраг авсан. Ахаа үетэй дэлхийн авраг ирэх явлаа. Аха. Тэгээд гэхдээ энэ дэлхийн аврагт бол бас жоохоо эхлээд бүр хоёр ажигтай байсан. хоёр ажигт мултарчлаагаа утчих юм чи. Тэгсэн. Нөгөө энэ тэмцээний нөгөө юу мэдхгүй. Дөрвийн сайн мэд. Дөрвийн сайн мэдхгүй. Зайл багш чи зүгээр загнаал, уурлаа. Одоо та нөгөө бичлэг үзэл наваа харааж байгаа бичлэгүүд амар байгаа гэж. Тэгээ багштай одоо нөгөө хамгийн сүүл багш нөө өрөөнд оролдоод загнаж байгаа байхгүй. За. Чамд одоо хэлэх мууг дууссан. Аха. Маргааш яаж тоглоно өөр юм. За. Хөв төвлөнгөө өөрөө шийдэг. За. Тэгж хэлчихсэн багш надаа. За. Тэгээ маргааш зооны 2 тоглолт шүү дээ. Зооны 2 тоглолтны өмнө юм уу? Зооны 2 тоглолт хожигдчиход дахиад зооны 2 тоглолт маргааш тоглолцоод тэгээд бүр 4 тоглолтын дараа заяа. 4 тоглолтын дараа. Яг одоо зооноос 4 гарчаад 3 гарчаад тэгээд маргааш нь тоглох гэж байгаа шүү дээ Аргентинтэй. Тэгсэн. Углаан дээр. Тэгээд за маргааш яаж тоглоно өөр хөв төвлөнгөө өөрөө шийдэг. За. Тэгдэг юм да. Тэгэхээр тэр юу гэсэн үг хувь талангаа өөрөө шийдэх юм. Би л юу хүлээж авсан юм. За ямар ч байсан энэ хүн надаа энэ тэмцээн ямар ч байсан би ч багийн ахлаа очсон. Манай гуравчс нь олуулсан тэмцээнд яваагүй ч байсан шүү дээ. Отгоо ч бүр анхны тэмцээнд явжсэн шүү дээ. Тэгээд ямар ч ч надад бүр амар итгэж байгаа юм байна. Итгэлийг алдахгүй одоо хүссэн юмд нь хүрчихсэн. Тэгээд бас өөрөө хүссэн юм аваад эндээс явах байсан гэж бодсон байхгүй. За. Тэгээд яг тэр өдөр яг тэгж бодож бүр амар эрт. Гой унтсан байхгүй. Гой унтаа бүр өглөө 6 би ч өгсөн шүү дээ. Өглөө 6 цаг. Усаа гадуурж явах алхачаад. Ганцаараа. За. За. Нэлээд бодлоо. Манай ч унтчихлаа. Юу бодсон? Яг өдөрт яг өнөөдөр яг юунд ирснээр бодлоо. За. Яг яах гэж ирснээр бодлоо. Аха. Тэгээ ямар олон залуучдын төлөөл чамаас илүү оюутай залуу Монголд байгаа. Гэхдээ чи тэр олон залуусын төлөөл бол энд ирсэн байна. Чамаас өөр хүн ирсэн бол магадгүй чамаас илүү хийж магадгүй. Аха. Гэхдээ энэ олон зүйлийг харамсуулахгүй тул чи өөрөө жоох хичээх хэрэгтэй. Тоглолт болон үйлдэл бол оноо жоохон одоо хянаад үзэх юм уу. Одоо үр бүтээлтэй байлга бага хожуулахын тулд тэгээ бодсон. Тэгэл тоглолтонд ороод тоглосон сүүлийн үед тоглолт зүр завчаад боссон. Тэгсэн. гэж өөртөө яриалаа. Ер нь тэгтээ нэг ийм тэгэл тулгаа загвал сайн тоглох гिचингүүд гарааны шууд бэлтгэл хийгээ шидэлтэй давтаж гэж бодохгүй зүгээр шууд өөрийнхөө оюу бодлоо дотор үнтэйг л ер нь баг ярьсан юм байна тийм үү? Яг тэр үед чи бид нар зөндөө бэлтгэл хийчихэж байгаа байхгүй юу? Би болчихж байгаа байхгүй юу? Би бол болцсон байна. Зүгээр сэтгэл зүйний асуудал гэж би бодсон байхгүй юу? За тэгээд ингэж явсаар байгаад Оростой ч аим хүн тоглолтыг яриа гэж дуусаад 2010-2021-ээр дуусаад Оростой биш Аргентин гэж юутэй? Нэг том багтаа тоглосон. Ирантай. Тийм Иран. Ирантай 8 бид нөгөө Монгол үзэж лайв нь 2020 болоо тасраад болцсон. Тэгээд дуусаад аврагын төлөө 3 сервис биш дээ. Одоо тэр уцномуудынхаа сервис Маркович үлээ. Милакович. Тэр гурав ч бас эвгүй гурав лавар самарсан гэж дээ. Тэр чи 3 ч буслогод бүгд нь уншсан шүү дээ. Тэгээд яг хөө тэр Ирантай тоглолтыг тэр 2019 юм. Манайх хожиж байгаа шүү дээ. Тий. Манайх хожиж байгаа. 6 секунд би самбар сүнгөө өвчлөө гаргачихдаг байхгүй юу? Көлдөр ойлгоод уу? Тий зүгээр яг залгаж чөлдөр пад гаргачих 6 секунд. За. Айл өнгө алдчих байгаа байхгүй юу? Тэгээд би бөмбөө бариад зүгээр ингээл
За гац хараараа дээрээс гээд пат гэж ягтчихсан. Азар совсууж хийцэн алдсан шүү дээ. Иран ч даа. Совсууж хийцэн. Хамгийн сайн шийд. 3 шийдсэн, 2 шийдсэн. 3-аас. Шууд хожих гэж үтсэн юм те. Тэнцвэрлэх гэж биш. Тэг шууд очих гэж. Тэгээд болсон нь те. Тэгээ аврагын төлөө сербүүд чишин баг тэр 3 5 6 чи юустэй. Иранд гэхдээ бас 6 байсан шүү дээ. Оо бас уу? Тэр чи бид нэг үзээгүй л те. Аврагын төлөө серб дээр л нэг яасан бичлэг одоо урд YouTube дээр байдаг. Тий. Серб дээр 5 хийсэн байсан. 5 илүү те. Тэр бол яа эхлэлийн өмнөөс яаж хэлж ийсэн. Тэр нөгөө өдөр чи гоёо. Багш хоол өгдөг. Багш хоол өгөхгүй ч явах те. Нөгөө тоглолтууд нь ойрхон гарчаад Буудлын хоол идэхгүй те. махын юм өгдөг. Нөгөө оюутууд нөгөө бүргэр зөөгөөд идээч гэдэг. Тэгээ багш болохгүй банан гэдэг. Өдөржин банан. За. Банан устай тоглосон шүү дээ бид. Банан ус хоёр уугаад таглаадсан. Тий, өөр юм идүүлэхгүй багш. Тийм яах. За. Тэгээд яг аврагын төлөө гарч ирэл яг үүдэн ингээл яг нэр дуудаад гаргах чаа чи 2 цэцэлдээ гарч байгаа ч би одоо Финал дээр те. за дутуу юм одоо л үүсээд яг энэ боломж надад ахиж байхгүй. Миний нас сүүлийн нас. Тий. Ахиж байхгүй. Гэтэ дуусч байгаа насаа нөгөө дурсагдахаар нөгөө үлдээх одоо ганцхан боломж 10 минутын хугацаанд байсан байхгүй. Тэгээд л яг тоглолт гэсэн шүгэл дуурсан. Манай сервис жирхчихсэн буцаад одоо нэг 3 минутын хооронд сервис эргээрээ тилтэнд орж манайхаас эвгүй байдалд орж ирсэн байхгүй. 3 минутын тоглолт жирхсэн ш тоглолч шууд 12 4 гээл явчихсан шууд. 3-аас 4 дараалж игээс үүд дахиж нэг хийгээл дундаас нэг хийгээл бат 15 хоног. Тэгээ тасрав явчих. Тэгээ нөгөө сервис ямар ч бодох боломж нөгөө тоглолтын нөгөө хэмнэлийг алдагдуулсан учраас сервис тэгтээ яг сервис хоц сүүл яг нэг хяналттай болж ирэл 3 дараалж хийгээл 17 удаа орчих. 11 дээрээс 11 19 үеж 3 дараалж хий. Маг төрүүлээд хөдөлсөн учраас бас арай гайг байсан. Яг сервис эхлээ хийсэл бол дуусаа маа. Бас хожигдох байсан баг. Гэтэ бас хүний хөв тавилаа хөв зэ гэдэг сони шүү дээ. Зурсан зургаараа гэдэг шиг. Тэгээ сүүл 21 дахь хоногийн нотхоо дундаасаа гэдэг ус те. Тэгсэн. Тэгээ улмаар дэс Мексикийн их туулга ирэх аваад Мексик орсон. Гэтэл нөгөө Нови Садыг тоглоо те. Тэр бас анхны их туулга байсан уу те? Анхны их туулга. Тэр яг бид нар чи нөгөө солонгосоор явна гэж байгаад явахгүй гэж Америкийн транзит виз аваад сүүлд гинт явах болсон шүү дээ. Тийм. Өглөө 9 цагт визэнд ороод тэр аваад тэгэл ороод 5 цагаас нисээл. Шууд нисэн явсан те. Тэгэл 12 гэж очил 3 шууд тогсон шүү дээ. Тэжээний очиод өөрөө тэг толгож атсан. Яг Монголын цагаар одоо юу юм бэ? Өдрийн 12, тэдний цагаар. Шөнийн 12 төчөөлөл шөнийн 3 цаг тогсон. Дэлхийн нойр нөгөөх таахта гар зөөлж үзчихэл. Тэрнээс хойш дараа жилийн тэгээд 5 таарсан гэж ханаад тэгээд шүү дээ. 5 таарсан амар. Ер нь одоо тэр 3-9-3-ын дээр ер нь одоо чинь одоо ингэ бэлтгэл хийж байна тий. Сансрын юмсгийн шинэ баг байна. Өөрөө яг одоо 3-9-3 дээр яг юугаа дутуу гэж одоо тэн дээр ялуу бэлтэж чинь хувь нь явд. За 3-9-3 бол одоо яг бие хүчилчээд байна. Миний нуруу нам нэгдүгüрт. Ур чадвар дутуу. За. Тэгэд одоо юун дээр ажиллаж байна? Одоо шидэлтэн дээр л маш сайн ажиллаж байна. За. 3-3 маш сайн шидэх хэрэгтэй. Дээрээс нь биеийн хүчийг сайжруулж байна. За. Хамгаалалт бол бас давтаж байгаа л гэхдээ бас дайжгүй хамгаалалт бас гайг өгч үзэж байна. За. Энэ хоёроо сайн хөгжүүлчих юм бол бас гайг өгч дод байгаа шүү дээ. Биеийн хүч шидэлт хоёр тий. Шидэлт бас ер нь бол ингээд суу шидэх момент олдохгүй бас хэцүү шүү дээ 3-3 бол. Яг үгүй сулар нэгдэл зовлоо л да. Шидэх нь шид чадж байгаа нэг бол бас жоохын оруу сайн л да. Гэхдээ шидэж чадж байгаа гэдэг нь бас нэгдүгээр сайн болчиход байгаа байхгүй. Яг том багуудтай очиод яг биеийн хүч дутаад хид мөргөлдөө дүс тас гэж зохиулаад ирэхээс чи өөрөө ирэхгүй ингээл гар салгалал ярьж байгаа. Тэг шидэж чадахгүй. Тэгэл ингээд би одоо 2 метртэй үний би ч 1.80 м биеийн хүч тедэр чи бүр ингээд булаа гартаа усууд ингэж нэг 2-3 тулчаал буцаа шиднэ гэдэг бол бас амар хэцүү шүү дээ. Тэгээ нөгөө багш хэлгээ доор нөгөө хүчндүүлнэ гэдэг шиг одоо өөрөө ирэхгүй нэ. Золиос бол алуул шүү дээ. Тэгэхээр тэгэл ер нь бол биеийн хүчийг сайтай. Одоо чинь Канадад линклетер шүү дээ. Өртөж ер нь адилхан нуруутай баг тий.
Тэр бол бас би цай шүү дээ. Илүү бас бие сайтай баг тий. Гармаар бол их том тий. Тэг гатуул Амар том бүрт идэх чи тий бас. Тий. гатуу тэр бол бас сайн хамгаалдаг гэсэн том тоглож шүү дээ. Тий. Тэгээ одоо нөө Нидерландын нөө Гарон Рой юу шүү дээ. Тий. Тэр чинь бас хөдөлгдөг юм биш мангар барьтай юм биш тий ингээд тулаа зогсчдөг. 10 жил тулсан уу? Яг Аарон Рой чи би нэг хүчтэй ч гэж бас хэлэхгүй. Мангар ухаалаг мэдрэмжтэй. Мэдрэмжтэй баг яг холбогч юм байл. Яг мэдрэмжтэй. Яг өндөр өмнө яаж тулах вэ мэддэг байхгүй. Тийм л бах тий. Тулах үедээ нэг тулчаа зайлах үедээ нэг зайлшиг. Тухайд нэг 3 секунд л хамгаалж ер нь бол. Тий. 5 секунд шахуулахгүй. Тий. 3 секунд тулах болдог болно. Аха. Тэгээ 3 секунд эвтэйх нэг тулчвал багтаа аяг үр үлдээдэг. Миний нэг суулч яг нэг юунд очихоор аяг хэцүү. Мэргэжилд очихоор намдаад доор Болооч чамаас өндөр юм уу? өндөр шүү дээ. Өндөр уу. Өндөр болоотын гар мөрч амар хөстэй. Та нараас нэг тоглосон чинь нөгөө нэг Лиманы Радковыг нэг сайн хамгаалцсан гэдэг юм. Миний тоглолт нэг хятадад үү шийдчихлөө нэг Радков нэг уурч муурлаад бүр нэг Радков юу нэмэр хамгаалахад. Радко аим ер нь бол нөгөө хүмүүсээ сайн тоглолт өөрийгөө амар сайн сулдаг. Нэг амар уур чадвар байхгүй ч ер нь бол бөмбөг яг нэг ахтар залаад тоглол. Бас л Би тэгж харддаг шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр яг хэрэгтэй үед нь заслаанаа тавьж хүнээс сулдаг. Хэрэгтэй үед нь өөрөө сулардаг. Хамгаалалт бол маш сайн. Хогийг яг маш сайн дутдаг. Тэрнээс маах үүши дээр чи бас маах чи 4-т орсон шүү дээ. Тэгсэн. Анх удаа челленж 4-т орж үзэж байгаа хөө. Тэгтээ тэр жил Яматаас 4-1 дээр сайн тоглосон шүү дээ. Одоо Новосад тэл яриад явах гэдэг үнээр алуулсан болох юм. Нэр Зүудэндээ ортлооч гэсэн юм шүү. Новосад. одоо Юун тийм амар вэ? Чи нэг юм юм. тоглохоо болтол авч байгаа. Тэр хямарж байгаа юм сүлдө тэгж олоож өгдөг тахаар чи. За. Ягаад? Тэгээ ганц ойрхон үтсэн Монголд. Монголд хуяа мөлөө. Хуяанд бас гайг ойрхон үтсэн юм аа. За. 10 17 гээд бас бүртгэж гарч ирсэн шүү дээ. Тэгээд яж байгаа л мастер авч 2 шидэд 21. Гэтэ 10 секундын дотор 2 шидэд тус. Нөө мөсөн заалан тоглогдож ч бас орох. Мөсөн зөрнөөс гайгүй тоглож. Мошин заалан 2 оноо оршил 3 оноо дус. Тэгээ ер нь бол хэцүү юм билээ. Тэр зүгээр л тэр камина одоо яг маг цаах 3-3 яг л орж эхэлж ирсэн шүү дээ. Тэгээд бид нар чинь нэг суралцаал явж юунд дутуу яаж байгаа гээл. Нэгдүгээр бие хүч дутуу, хоёрдугаар дуур чадвар дутуу, гуравдугаар нөгөө хийдэг комбинац дутуу. Тэгээд тэд зүгээр л амархоо наавад. Тэгэл гош тэр тэдний тоглолтыг үзсэн амар гоё. Дагалдаг үзэх. Тий. Оюутны төвшин зов чинь за оюутны Аз аваргаас алт хүрэл медальтай. Тийм үү? Алт мөнгө. Мөнгө болохгүй тий. Оюутны бууган байна шүү. Магш та. Тийм. Хүрэл байх шүү. Мөнгө алт хоёртай байна. Алт мөнгөтэй дэлхийн авраас мөнгө алт мөнгөтэй байна тий. Тэнгүүд ер нь мэрэгжлийн тэмцээнүүдээр одоо ямар зорилго тавьж байна? Нэг хэсгээр нь хамгийн олон улсын тэмцээний медальтай хүн байсан. Одоо ч ер нь жоохон доош явчих шиг боллоо тий. Яг бууцхаа усаа гүйцчихнэ. Зэрч явах тий. Одоо зүгээр би нэг гой мөрөөдлөсөн байхгүй. Анх би World Tour очичоод Мексикт очиж тоглож байсан. Миний анхны World Tour байсан юм чи. Аха. Тэнд очиж тоглож нэг анх нэг мөрөөдчихсэн байхгүй. Монголын 2 баг. Одоо манай чи яг хуяа моёнд очиж уулна бүжигнүүлж ирсэн шүү дээ. 3 мөрөд орсон. Монголын 2 баг World Tour тэр World Tour их авна гэдэг чинь амар хэцүү юм чи. Тий. Яга World Tour-ын хоёлоо тоглож болохгүй гэж. Нэг одоо нэг энэ насны хөв тавилан байвал нэг тийм юм үзчихсэн гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чи бид нар Азаар сая Жидах тий. Жидах тэр. Тэгтээ маах одоо үндсэн шат руу ороход бас хэцүү даа. Тий, Нева. Нева ч одоо сая нөгөө Жижүүдээр финалдсан баг шүү дээ бас. Тэгээд бид нар бас бид 4 жоохон жирэгчтэй байсан л та. Тэгээд тоглол өртсөн шатнаас тэр хоёрыг хожиж гарч ирээл үндсэн зоонд ороод зүгээр мөрөөдлөө биелүүлсэн. Зүгээр эхний удаагийн мөрөөдөл биелж байгаа байхгүй юу? За их туулгын дэвжээнд дээр Монголын 2 баг тоглох гэдэг мөрөөдлөөсөн. Тэр бас тэгтээ бас л ховорхоо олдох боломж байлгүй. Тэгээд тэрний дараа яагаад Монголын 2 баг хагас финал дээр таарж болохгүй гэж бодохгүй.
Хагас шишээ дээр. Тий. За. Тэгээд одоо үнэхээр бэлтгэл сайн байгуул ягаа World Tour-ын финал дээр Монголын хоёрыг таарчлахгүй. Аха. Одоо тэрнийхээ төлөө зүтгэж байгаа. Аха. Зүгээр гоё том өрөөдөлтөй байвал яг арай багадаар унж магадгүй. Challenger-ийн финал гээгүй. World Tour-ийн финал дээр хоёр бага гоё утгагүй очих баг гэж л утдаг ш. Монголын хоёр баг финалдаа л гоё өстэй 3-3-аар. Тийм шүү дээ. 3-3 хар зэрэглээ хамгийн том тэмцээн. Тий. Жог хэцүү байхах. Гэтэ яг тэр бол хөдөлмөрлөн. Аа. Гоё зорилго байна. Ий бол Бац холбоог одоо бусад одоо манай нэвтрүүлд орсон бус сагчтаас хамгийн их яг нутаг орноосаа гэх юм уу тий. Нутаг орноос тоглодог. Тэр нутаг орны бахархал болсон сагччин гэж бодож байгаа. Тэгээд жишээ нь одоо тэр нутагтаа төрсэн одоо хүртэл нутгийнхаа төлөө хүч үзтэй албаа дээр гардаг. Эх орныхоо төлөө тоглох бол мэдээж хамгийн сайхан момент, цагаан акшн бохш. Тэр нөгөө войш шоун дээр хотхон баяр шүүгчтэй байсантай хийлснийг тий. Ямар нэг ялагдал бол яг хөө гэхдээ буцаад эх орн аав ээж эх орн гэр орнг бол энэ бол хамгийн том ялагдлаа гэсэн. Нутаг орныхоо тоглох ер нь ямар байдаг? Талбай дээр гарах. Сүхбаатар Алиастекийн төлөө ингээд Сүхбаатар аймаг Алиастек гэж нутгийн төлөө Саксны талбай дээр гарах. Эх орны төлөө бол ойлгомжтой ус хамгийн бэст нь тий. Тэгэд нутгийн төлөө гарах ямар байдгийг л асуухыг хүсэж байна. За энэ талаар би бол энэ талаар яриа. Хамгийн анх би зөв сагсан мөн бүгд тоглож нэг юм дээр баярлсан. Аха. Би эцгийнхаа нэрийг ингэж дуудуулж талбай дээр гарч байгаадаа би амар их баярлж байсан. Борглим Бацалбоо гэдэг. Борглим Бацалбоо гэдэг нэрийг аавынхаа нэрийг дуурсгаж чадсан нэгдүгээр их маш их баярлсан. Тухайд 21 милийг болдгоо багт чи биш нөхөд Сүхбаатарынхаа багаас тоглох ямар ч боломж байхгүй. Би дээдлийг тоглож байгаа дисплей тоглоод идвэсэн. Аа. Таваа бүхэрх манай баг тоглооч гэж саналах тавьж ирсэн. Тэгэхэд нь би та дээдлгээр ороод ирээд тэгвэл би Сүхбаатарын багт нэгтнэ гэж хэлж ирсэн. Тэгээд удаагүй 16 21 аймгийн лиг гэж одоо үнэхээр сайхан тэмцсэн. Монголын үндэсний сагсан мөгийн холбоо зохиож би энэ дэстэ маш их баярлж заа ганц боломж Сүхбаатарын нэрдээс тоглох нь гэж. Тэгээ анхны төрүүлээ хийсэн. Анхны Сүхбаат 21 аймгийн үндэслийг төрүүлсэн. Тэгэхдээ би одоо эцгийнхаа нэрийг баярлуулж байгаа. Хоёрдугаарт хэмээл Сүхбаатарын баг дээр тоглосноос одоо Сүхбаатарынхаа уулс Алтава Шилэн бүгд одоо Сүхбаатар суманд байдаг дархаа ингээд бас миний аав ээжэд шүтэж ирсэн бас сайхан хайрхан байгаа. Тэр эдийн бас нэрийг дуурсгаж энэ гэж бас боддог. Тэрэндээ бас маш их баяртай явдаг хгүй. Тийм л энэ да. Сүхбаатарын дээрээс тоглоно. Сүхбаатарын Бацалбоо гэж дуудуулна. Одоо тэгэл Сүхбаатарын л одоо ер нь тийм боргол гэж аав юм нэрийг одоо боргол авчлаа да. Ер нь бас шууд нөгөө зообочиг гэхээр Сүхбаатарын хуу шууд хүмүүс ер нь ярьдаг баг те. Тэгнэ одоо биш маазар тэтгэж Сүхбаатар аваар очиод нохоо нүрт ми нэрээр хувцсан гэж найз үү. Нэг ойд дэлхийн арчлаа зообо төрүүлчихэд ингээ нутаг орсон чинь нэг сургуулийн хүмүүстэй уулзсан зураг байсан. Ингээд бүгд юм голдстэй хувцсан хүмүүсд ингээ жигдэрсэн. Тэр бас сайхан байц. Яагаад ер нь тэр юм момент болоод тийш явсан бэ? Чамайг дуудсан уу, өрсөн үү? Нэг тийм зураг байсан даа. Тэр чи би нөгөө дэлхийн ор уулч ирчээд нөгөө Сүхбаатар аймагт тусна. Хүлээж Сүхбаатар аймгийн одоо засаг дарга маань хүлээж авна нөгөө үрээд. Оо за. Тэгээ би чи бараа өртөө одоо ингээд хаалгаад байсан. Маягтай машинтай. Оо чамаа очоод оо? Тий. Аа. Хоёр урд маягтай маш Сүхбаатар аймагтай гэдэл орж илээ. Тэр мэдрэмж бас сайхан байз. Гоё үнэхээр би бас азтай юм байна л шүү. Монгол хүн болж төрсөн. Тэр тусмаа Сүхбаатар аймагт төрсөн. Одоо бас ямар азтай юм бэ л шүү. Тэгэл бүхэн үнэлээл. Тэгээ маань сургуулийн захирал над руу залгаад. Чи одоо өөрөө хүрсэн зүйлээ энэ дүүнэртэй хүрэхийн тулд чи яг яах ёстой зүйлээ зөвлөгөө өгөөч. Дүүнэртэйгээр хийж гоё амжилтын талаар ярилцаач. Аха. Тэгээ намайг тэгж хүлээж авах гэж бодоагүй л дээ. Тэгсэн чи яг ингээ сургуулийн алгаар игээл орсон чи баахан ижлийн хувцастай хүүхдүүд. Аха. Бацал баха гээл орилол. Тэгээ улаан хэвтэй байсан биш. Тийм мэдрэмжийг одоо бас олон хүнд заяахгүй гэж улаан хэвсэн дээр алхаад хоёр талаар алгад чаал игээл заал руу ороо. Аха. Бас
аз жаргалтай мөчүүдийн нэг юм уу? Аха. Ер нь олон Сүхбаатарын залуучууд хамаагүй дөрн харж байгаа бах те. Гэхдээ ер нь ямар үлгэр дуурайл болоо гэж боддог. Өсвөрийн хүүхдүүд ч юм уу хамаагүй ер нь баг саг сонирхдаг Сүхбаатарын хүүхдүүд танихгүй хүн болоор байхгүй. Тийм үү? Одоо саг сонирхдаггүй ч гэсэн сонирхдагс хамаагүй бүгд таньдаа. Манай хөдөөнийхөө хүртэл сайвар мэдэн шүү дээ. Аха. Одоо дидиш одоо энэ тэндэг гарна. Аха. Тэгэл одоо Сүхбаатарын хөдөөнийхэн ч үрсагсыг одоо үзэлийг одоо ороод алгасахгүй үзэн шүү дээ. Аха. Тэгэл ингээл очиж өө чи тэр тоглолтын дээр яач баатар. Шууд мэдчихдэг аа. Тэгээ одоо ингээд 21 дээр ингээд тоглолцоод хожигчоод ороо нуцсан харах амар хэцүү. Тийм үү. Яагаад хожигч вэ гэж асуулт. Дандаа. За. Хүн албаар хожигдно гэж байгаа хэрэг. Яагаад хожигч вэ? Хөдөөс би хөдөөнөөс уулан дээр гарсан. Маш нэг хөдөө сүлж явах уулан дээр гарсан. Яагаад хожигч вэ? Дөнгөс үзээ өжс чиг. Шууд их үү те? Тийм олон дуудлаа. Тийм олон хүмүүс одоо Сүхбаатарын багаа дэмжээ. Тийм гоё сэтгэл зүрэхтэй. Тийм гоё нэрхтэй багт ийм гоё тэмцээнд тоглож байгаа. Ийм гоё спортоор хичээлж байгаа. Ингээд лааж байгаа. Сайхан тийм. 21 аймгийн манай лиг одоо энд явна шүү дээ. Энд эхлээд Бээжин гут Сүхбаатарт ерөөс ингээд зам дээр ямар ч машин байх болчихсон. Бүх хөдөлгөөн зогсдог гэсэн. Бүгд гэртээ зургатаа үзэддэг. Тэр үний юм. Нөгөө халтар царайч юм яриад идэх юм да. Гэтэ үний юм. Ер нь бол нэг орттой гэдэг байгаа шүү. Тийм үү. Яг өөрөө одоо бодоод өнгөрсөн чинь финалийн 7-6 плей-оффын 7 тоглолт болсон шүү дээ ховдтой. Тэрийг бол тэгж үтсэн баха тийм үү. Тийм. Зарим хийсэн. Бүр зарим тэндээс тисгүй өдөрсөн. Ерөөсөн зарим буудалд муудалд дуугаад хөрхөө. Тийм үү. Тэгж үтсэн шүү дээ. Ирж үзэж байгаа. Манай Сүхбаатарын чинь сагсан доортой. Гэхдээ ер нь бол миний хамгийн гол дурсамжаас тэмцсэн байна шүү дээ. Сүхбаатарыг аймаар өргөн шүү дээ. Оо ингээд зал бит болдог шүү дээ. Миний хамгийн хүзэгтэй тэмцсэн тэнд болчихсон. Тийм үү. Битүү ингээл тангаа болвол нэг зааланд нь багтахгүй. Аа. Өнгөрснөс бид нар нөгөө Сүхбаатар тэмцээнээр очиод нөгөө нэг үзүүлэх тоглолт хийхэд пик дүүрэн байсан л та. Тэгээ ингээ хөгсөн залуу гүйс нэмэлээс Сүхбаатарч те бүр ингээ өвзөд сурцсан шүү. Өвзөд сурцсан. Амар хүлээцтэй л өгдөг шүү ер нь бол. Аа. Тэр аймгийн аврагаараа байн гош тоглоно жил болгоо. Байн гоч хичээдэг. Тэгээ одоо сүүлд ч бас 3-3 ч бас яг зуны үл маа 4 сард болдог. Аа за. Хагасган хүчин болдог болохоор бас очиж амжихгүйс 3-4 жил өнчлөө. Аа. Бэлтгэлээ гээд. Тэмтгэлээ гээл. Яг тэмцэнтэй үе таарахгүй багшиг аргалцаад явна. За тэгээд нэвтрүүлгээ одоо өөр сэдв рүү орж эхлэе. Ер нь бас жобо 2 хүүтэй те. Тэгээд амьдралдаа сагснасаа гадна энэ амжилт спортын амжилтаас гадна ер нь амьдралдаа ер нь ямар зорилго тавьж мөрдөж тэгчээдгөө. Ер нь бол өөр хүүхдүүдэд ямар зүйлийг өвлүүлж үлдэхийг хичээдгөө тэр талаас яриач. Би хамгийн анх манай эхнэр төрөх гээд жирэмсэн болч 15 анхныхаа хүүхдийг одоо хүлээгээл байж байгаа техник төрөх гэдэг. Одоо их чинь одоо би чи Монтрохогоос тоглодог гэсэн байхгүй юу? Ордон дээр лиг болдог. Маг чи нөгөө айхтар болоо жигдэж хэлэх байхгүй юу? Жойнер дээр нэ. Тий, жойнер дээр 17 18 тоглол 17 нэг шүү дайхад лигт. Нэг өцсөн юм. Нэг нь юу гэсэн? 10-ыг өцсөн шүү дээ. Аа за. Тэр жил шүү дээ. Тэгээд тэнд би 7 хоног зөө Сүхбаатар руу 3 яваад 3 ирж байгаа байхгүй юу? Яагаад тийш явсан юм? Эхнэр төрөхгүй Сүхбаатар. Эхнэр хөдөө байсан юм. Тэг Сүхбаатар төрөхгүй анхны төрлөө зөвхөн. Хүүхд эмчд үзүүлээд төрлөө гэдэг байхгүй юу? Төрлөө өнгөт нь яваад очино. Тэгээ очингуудаа ахаад үзүүлдэг байхгүй юу? Болоог гэнэ гэ. Тэнгүүд дайрах залгаа бэлтгэлтэй нэ ороо өрөөд Сүхбаатарын би юу юм бэ? 5 шар офицер хоёрыг явж байгаа явдаг шүү дээ. Ганцаараа машинтайгаа. Тэгээ 500 км газар шүү дээ. Тийм 500 цаг л буу. Ямар амар солиотой явд юм бэ? Тэгээд дуртай байхгүй юу? Би дандаа нэг талтаа би миний хайртай гэр бүлтийн төрөх гээд идэг. Нэг талтаа би дуртай энэ лиг тоглох гээд идэг. За. Тэгээд явж би тийж 3 явж 3 ирэнгүүтээ төрөхт нь би байгаагүй шүү дээ. Төрөхөд нэг цаг тоглоо гэсэн. Яг ороод 6 цагт энэ лиг дээр тоглолттой гэж аахгүй. Би өглөө 10 цагт би ихнэрээ үзүүлчихэд яг манайха 10-т 2 тоглолт байхгүй тэр. За. Ороо өглөө 10 цагт ихнэрээ үзүүлчихэд тэгээд үзүүлсэн чи за төрөх болоогүй байна Гэсэн чи. Тэгээ би наашаа бууччих ороо тоглолт тэгэхээр. За хот руу гараад. Тэгээ би 4 өнгөрөөж орж ирсэн. 4 өнгөрөөж орж ирчээ гэртлээ орж хувцсны усанд орчоод яг орд нэрээ хувцас солих гэсэн яг 5 цаг 17 минут техник чи төрчлөө гэж.
Йоо тэр чи яг би анхныхаа хүүхдийн уулд яг хажуудаас нь харъя гэсэн амар мөрөдөлтэй. Тэр өөрөө хожиж юм уу? Нэг хожлон тэр. Нэг хожлон тэр. Хоёр дахь дөрөвт яасан тэгээд. Хоёр дахь хүүгүүд дөрөв. Хоёр дахь зурагч нь хотод төрсөн. Эсвэл харсаар голсон. 17. Яг хүүхдтэй болно гэдэг нь одоо амар хариуцлага гэдэг юм л л дээ. Аха. Тэгээ их нэртэй маш их баярлалтай. Удам залах хоёр сайхан хөвдрүүлж өгсөн. Одоо тэгээд амьдрал чи одоо ингээ явж тусан цааш өөрчлөгдөж юм л да. Би яг одоо ингээ өөрийнхөө төлөө хичээдэг гэсэн бол тэгээд яг нэртэй болчоод яг гэр бүлийнхээ төлөө хичээдэг гэсэн. Хоёр хүүхэдтэй болоо би хоёр хүүхээ ирээдүг одоо яг ямар байх хэвээр би өөрөө ямар байвал миний хоёр хүү ирээдүйд ямар байх хэвээр. Тэрний төлөө би өөрөө сайн хичээх хэрэгтэй, өөрөө сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэж боддтой. Тэгээ би хоёр хүүхдээ яг үгээр биш үйлдэлээр хүмүүжүүлэх хичээдэг. За. Жишээ нь яг хөтэ одоо ороо гэртээ ороод гэр бүлтэйгээ хоолоо идчихээд хоёр хүүхэдтэйгээ тоглолцоод тэгээ сайхан унтуулчаад тэгээс гэр бүлээрээ л хамт байх. Тэгээд яг зааланд ирж хоёр хүүхэдтэйгээ бас гоё маазраад хөдлөж байгаа шүү дээ. Хаазрагалтай. Одоо хүүхдүүд чинь цаг сонирхож эхэлж байна уу? Улаан шүү дээ. тийм үү? Манай хоёр бол улаан фэйс миний одоо. Юм багуул одоо арайч хойлохгүй гэж. Тэгтэл одоо зааланд авах тууштай. Маа том бол ойлгож байгаа. Хавтаа жоох муу байлаа шүлгэж байгаа шүү дээ. Доо нийтнээс Хавтай одоо тавтай шүү дээ. Хавтай онторсон их ч. Одоо энэ жилээс бол аавал тэгээд та жоох муу байш шүү. Хэлээсээ гэж байна. Та жоох удаалгүйгээд байгаа байх шиг байгаа. Та үгүй чавд гэж байна. Тий, тэгээд байгаа шүү дээ. Зогтор ч юм уу ер нь үзчихээ дараа нь ирэнгөө чи тийм хэлж байна уу? Тий. Одоо тэр өөр явж үзсэн. Олоосны зэнд явахаар яах вэ? Амжилт хүсье. Бөмбөг сайн ороорой. Гэтэ та ер нь сүүлүүд ер нь оруулахаа байсан гэж үлгээд. Ах өөрхөө их л хийдэг байсан шүү одоо. Ах өөрхөн бодлоор тийм ээ тий. Кол. Тэгээ наа гол оруулчихвал ингэж гүгэл. Тэгээ наа одоо телевизээр үзэхдээ миний Mac short миний пүүзиг өмч үздэг гэсэн мадрал. Бүгдийн үү? Хүчлэл ус уусчих наа хоёр гэдэг. Ер нь Бацалбогийн хинтээ ер нь хамгийн удаан тоглож байна. Багийн хамтрагчаар одоо Сансар MMC-гээд Отгон жаргал кадр дээр нэмэг, ганаа дээр нэмэгдээд ананд нэмэгдсэн байлаа тий. Тэгээ одоо шинэ багийн тамирчин, шинэ багийн бэлтгэл одоогоор ямар хөрөмж байна. За шинэ баг өстой гоё байгаа. Ямар ч нэг хүссэн хүлээсэн хүн одоо манай багт ирсэн. За хамтаг бас нэлээ сайн ур чадвартай байна чи. Ур чадвар сайтай, шийдэл сайтай. Бас нэг багт хамт тоглож үзэхээс боддог байсан. Хамтдаа сая одоо Сүхбаатар бот үтер чи энэ жилээс ч ер нь нэг багт хамт тоглож байгаа. Тоглож байгаа тийм. Тэгээ багийн бэлтгэлээ хийж байна. Одоо 5 болсон. Өнөр үйл болсон. Энэ жилийн хувьд бол бас арай жоо өөр зорилготой, арай илүү том зорилготой байж байгаа. Тэгэхээр тэр зорилгоо явна да. Нэлээд том зорилго тавьсан байгаа тийм. Яг бодлоо бусд ч ерөнхийдөө ажиллаа хийхгүй бүгд бэлтгэлээ хийгээд байгаа юм байна шүү дээ. Зоопо бас төрийн чухал ажил хийгээд, хажууд бэлтгэлээ хийгээд хэр амжуулж байна. Хамт олон бас их сайн ойлгоно. За манай студийн зөвсөл хоороны хавьд бол үнэхээр сайн ойлгодог наа. Бас атстай. Тэгэл яг гац ажил хийж байгаа би л дээ яалтчгүй тэгэл. Би ч бас энэ мэрэгчлэлтэй бас хайртай байхгүй. Сагсан бүхтэй хайртай, энэ мэрэгчлэлтэй бас хайртай. Тийм учраас бас аль алийн гоё зэрэг зүйлээд чатгаараа бас хослуулаа авах хичээж. Тэгэл үзэл энэ. Өнгөрсөн жил бас нөө лигийн флоп явж байгаа нэг ховтод тоглож байгаа чинь та ажлынхаа жирс үзээдсэн тий. Тий. Тэгээ 6 тоглолт. Маа ажлынхаа чинь нэг тоглолтыг өгч үзнэ. Ер нь үздэгс байхгүй. Амжих ажил амжихгүй. Нэг тоглолт хийж үзнэ. Тэгвэл яг 6 тоглолт. Сасан хүмүүс ямар гоё юм бэ гэдгийг зүгээр кайферсэн шүү дээ. Тийш нэ. 6 тоглолт үнэхээр гайх юм шигтэй. Тэгээ танаач хаажаад тэнцүүлсэн шүү дээ. 3 яг эргээ ирэлт гэдэг зүйлийг бол бас амар гоё хийсэн байхгүй. Бас тэр чинь бас эргээ ирэлт бас боломжгүй эргээ ирэлт байсан байхгүй уулна. Сагсан бөмбөгийн ер нь юу хамгийн сайхан юм? Хамгийн сайхан зүйл нь юу вэ? Хамгийн сайхан зүйл нь миний олон сайхан найз нөхөд.
Аха. Миний энэ олон сайхан багш нар, миний энэ олон сайхан хамт олон. Аха. Одоо миний сайхан гэр бүл намайг ийм олон зүйлтэй болгож гисэн доо. За бац холбоос ер нь тулга гэдэг хүний бац холбоос асуух зүйтэй баг. Тэгээ тулга багш дээрээ л бас нэлээд сүү 5 6 жил тоглолцсон баг тий. 14 очоод 6 жил болж шүү. 6 жил болж байна. Тулга ер нь яг ямар хүн бэ? Үнэхээр саксофоны төлөө төрсөн дээ. Одоо нөгөө гэрт орж юм гадаа гарч ир гэдэг шиг өрхөнд саксофоны гэр бүл үнэхээр тийм байдаг гэсэн юм. Тийм л байгаа. Одоо бид нар анх явж одоо бусад багууд бол сэтгэл зүйч юмч бүгдэнтэй нь явдаг гэсэн шүү дээ. Бидний хувьд бол бүгдийг анхаардаг байхгүй юу? Сэтгэл зүй, хоёрдугаар тоглолт тактик, тэгээд дасгалжуулна. Дээрээс нь гэр бүлийн. За. Тэгээд одоо чи яаж нээж хөөх амьдралын хүртэл ингээл бүгдийг ингээл зохицуулах гал. За энэ маань ингэж байгаа шүү. За энийгаа ингээд энэ шүү дэмжчихсэн. Тэгсэн мөртлөө худлаа хэлдэггүй. Загнах юм аа шүү загнадаг. За би тэнд амар дуртай ч юм. Тийм үү. Тэг би одоо багштай олон загнуулж илаа. Тэр хэмжээндээ бас үдий сайхан явж байсан боддог шүү дээ. Өнгөрсөн жил та нар тэр юунд их загнуулсан уу? Мальдив дээр нөгөө нэг Эша клубүүдийн аврах дээр танах нэг бүтлгүй иглээд явсаар байгаад бүр нэг плей-офф дээр гэсэн нэг бүтлгүй тоглосоор байгаа нэг төрүүлсэн шүү дээ Мальдивд. Гэхдээ ер нь манай багууд одоо миний 3-3 багш ер нь жоохон баартай, рисктэй яаж тоглож магадгүй. Тэгэхээр төвцөө ер нь дандаа нэг жоохон муу эхлүүлнэ. За. Тэгээ загнуулж эхэлнэ одоо. Тэр чигт Мальдив чи багш яваагүй байхгүй. Тий. Өөрөө Филиппин явцсан нөгөөцтэй. Тэгээ ороо лайв явчих байхгүй. Аха. Видеокол ярьж. За тэгэл загс тэглээ инглээ одоо тэгэл багшчод яах вэ? Загнал. За хамгийн сүүлд за ингэж тоглол. Цагийн загсныг цагийн за ингэж тоглол. Тэгж тоглол. Гэтэ та нараас илүү тамирчид наад чи байхгүй гэж хэлсэн үү? Тэгэл төрүүлсэн дээ. Ба дөрөв яг нөгөө Малайзтай зүрдэг тоглолт аим. Тийм. 10 даалт. Боо юм болсон тий. Шүүгцэрний хийгээд болдгоо. Тэнгүүтээ би гарахаар бүр болдгоо. Манай гур арай гэж 2 хоноо дээр гаргаад ирэн заяа. Тэгээ би нөгөө гурч хилаач байгаа хөөхгүй. Нэг нэгээр надад хараал биш доош хараал. Гарахгүй гэсэн. Тэгээд гарan заяа. Аха. Би гарна ахаад маг 2 хоноо доор орчихсон. Тэгээд би ахаад доош харчих. Тэр чинь 10 дээрээс дээш явж байгаа шүү дээ. 2-2-ороо ингээд. Аха. Тэгээ ингээд сүүлд хамгийн сүүлд арай гэж 19 болоод ирдэг хөхгүй. Аха. Тэгээ би гарахгүй. Би сууж ирсэн. Хамгийн сүүлд би нуах бөмбөг 6 секунд бөмбөг авдаг хөхгүй. Газ загнаад. Аха. Өдийг уртл ирчээ суух гэж ирсэн юм. Тасга нуруунд дээр алга гаргаж байгаа. За. Тэгэл гараад нэг үндсэн газ 3 өдөг кабинет нь одоо олон удаа аварч энэ манай хуваагийг нэр. Гурван энэ бүхэн өргөн дээр нэг баазарсан тэ орсуудыг. Миний сайн биш одоо манай багийн сайн юм уу? Манай багшийн сайн юм уу? Тэр кабинетийн сайн юм. Олон хүний л яг эцэг мөч би зүгээр л гарнаас бөмбөг гаргачаа. Тэр болтол манайхан бас айгүй хөдөлмөрлж байгаа. Тэгээд нэг ийм том юм давсны дараа тулгаа юу гэж хэлэх вэ? Юу ч хэлэхгүй шүү дээ. Хоцсон юу хэлэх гэж. Магтал загтахгүй юу? Багш. Би одоо багшлаа магтуулж байгаа. Магтуулж байгаагүй. Баяг чамаг юу за гэж. Би багштай одоо 16 оноос магтуулж ирсэн. Ганц үг мэдэхгүй нэр. Говото чав гайгүй хийдэ хийжлээ бишлээ гэж багхгүй. Тэ багш одоо энийг үзвэл бас нэг хэлээрээ бас муухай шүү. Нөө ойрын дэлхийн арга шүү дээ 17-ны. Тэн төрүүлж дээрсэн дээр хаанхан багт хэлээд болох яриад шүү дээ. Нэг амар кросс текстэй тэнд тогсон баг болгон дээр хүн гаагаад дээр заалаа. Энэ дэлхийн арга шүү дээ. Либоны харин аваа маа нүм бац холбооч унсангүй нэг ийм үлдээн болохоор ингээд татчих л гэдэг. Тэнд яг нэг майж хэрэг бас гарсан өрх яг. Яг бүксөрөө сууган галцсан. Тэгээ бид нар амар холбож байсан гэсэн. Тэрээс сууг авчлаа шүү дээ. Нэг унгаал буц нөгөө 2 ч унгаад байгаа бурхан. Бац холбоо ерөөдөө бас яг тоглолтын арга барил хамгаалдаг, шиддэг. Тэгээ 2 номерууд гэх юм уу. Өөр ч юм уу 2 номер шүү дээ. Энэ арга барилаар нь яаж олж ичим шүү. Энийг бас хүүхд залуучуудад бас багаараа мэдээж олсон байлгүй тий. Эхлээд хамгаал сурсан юм эсвэл шидэл сурсан юм эсвэл гүйц сурсан юм. Ингээл ингэ
сакс тоглосон арга барилаасаа тоглож сурсан арга барилаас л ч мэдээж олон залуучууд бацалбооч сакс тоглохыг хүсэж байгаа баг. Анх ер нь юунаас эхэлж байгаа? Зүгээр л одоо юу бэ? Би ч одоо анх шийдэлт мэдлэлт юм сайн байгаа юм шүү дээ. Тэгээ надад одоо ч гэсэн тийм амар савар чадвар байхгүй. Гэтэ надад амар итгэхгүй талбай дээр. За. Бөмбөг болгоны араас зүгээр л явдаг. Хамаагүй харах юм ингээл хараад бөмбөг үндэ хөөгөөл өстө. Унсан ч унаалахгүй ингээл яваад гэсэн юм. Тий, унсан ч унаал тэгж л тоглодог. Миний ганц тоглолтын одоо намайг ганц илэрхийлж байгаа зүйл мөн. Багасаа л би тэгж тоглодог ус. Яг тэгэл одоо тэр мань одоо явна гэдэг л сайжирч байна л. Ингээд илүү одоо дутуу зүйлүүдээ ингээд нөхөд. Тэгээд сүүл одоо яалч нөгөө шидэхгүй л болох болсон. Хитрхи бөмбөгөөд шиддэг гарч бас нөгөө бас багт бас нэтлээ ашиггүй ч өддөг. Бас оноо бас бүр илүү болох гэдэг. Тэгээ шидэлтэн дээр бас илүү ажиллаж ихсэлтэй. Уран мод тогшмны шидэлтийг бас нэлээд засч гисэн. Сүүл дайрах дээр бас нэлээд засагцсан. Тэгээ 14 он тулгаа багшуунаас ер нь бол сайн зассан шүү. 16 оны одоо та сандвал энэ одоо Чингис хаан кап шүү дээ. Нүгүрл авдаг. Энэ дээр бол ер нь гоё зэгцэрч орж ирсэн шүү. 16 он гэтэл. Ер нь яг шидэлтийн арга барил авсан тийм. Ер нь бол их шидэж болмоор юм шиг. Мэдээж турсан. Тэрээс өмнө юу шидтгүй байсан юм уу чи? Тэрээс өмнө айгу зовлонтой шиддэг. Трипл даблыг тийш яаж трипл дабл оноо авсан? 3-2 байсан. Тэгэхэд үү? Тийм үү. Бусдын. Тэгэл ер нь бусдын тэгэл самбардж явж байгаа бөмбөг болдгоо доороос нь авч хийсэн. Өө тий дандаа нэмэлт юм уу одоо тэгж л хийсэн мөлий шүүрх юм. 20. Гэтэ тэр бас гоё үзүүлэлт тий. 22 17 10 гэ. Тийм үү. Тий шүү дээ. 22 он 17 самбар 19 стил. 19 стилэр хийсэн юм. Ассист шиг юм тий. Тэрний дараа маа нөгөө лавс манаг тоглож ирсэн лигт. Тий. Баг хожигдчихсэн ч гэсэн нөгөө бид дээр чи нөгөө нэг багт 2 трипл дабл хийсэн хань болчихсон. Тийм үү. Тий, лиг дээр. Гэхдээ тэр нь ассистаар л та. Ер нь бас энэ олон тэмцээнд төрүүлсэн, олон тэмцээс медаль авч ирсэн баг. Хамгийн дурсгалтай лиг, хайрлж явдаг лиг, хамгийн дурсгалтай тэмцээг юу вэ? Спрайти давраг юм уу? Спрайти давраг. Тий. Намайг одоо төссөн дээшлэх яг ихний маш шат юм. Дээлигийн гараагаа хэлж байгаад бид нар одоо чинь супер лиг хийгээд 2 дахь жилдээ болох гээд байсан чинь Бацалбог Монтрохын үсдэж дэвшүүлний холбооны зүгээс тэгээ яриа бай. Тэгээ би Бацалбог буужсан байхгүй. Тэгсэн чинь Рикст лөө хасын үлгүүдүүлэг хийн ирсэн. Цоож ярьсан. Америкээс ирээ тоглоод. Тэгэл би бодоол за ер нь бол ихэнх нь ер нь Бацалбог ер нь мэдж байгаа бах. Тэгтээ зарим мэдэхгүй бах. Тэгтээ би цоожиг яах нүгэ бодоол. Цоожиг бомбыг суулгах нь яах нүгэ бодож байхгүй. Тэгэл ингээл лиг эхлээд ингээл ордондоо тоглоод байсан чинь яг дараа нь 2 суурин дээр нь цоожиг бомбыг суулцдаг байхгүй. Тэгэхээр нь за энэ ч одоо бас төвсгийн эрдэнтэй л хөвгт юм байна да сакс тоглолтыг гэл бодож ирээд ирээдээс. Тэг чи Рикс тэрсээс те. Рикс чи дараа нь Америкаас нэг ирж тоглож байхад нь анх дээдлигийн бас тэр гараа ямар хуу байсан, хэрэг тоглолттой байсан. Эхлээд бол бага хожигдсон шүү дээ те. За яг хожигдоод тэгээ надад нэг гоё зан чанар өгдөг. Айж мэдхгүй юмнаас. Айж имэж мэдхгүй. Тэгтээ юмыг одоо хүндэтгэж чаддаг. Тэгтээ айж мэдхгүй. Гэтэ хүнээс үг сонсч чаддаг. Тэгээ ямар ч юмтай одоо юу ч хэлээ юм ч та. Тийм учраас би тоглолт болгооморч бас нэг чихэж байгаагүй тэгтээ Мальдивд би амар ч ирхсэн. Мальдивд ирхсэн. Тийм бас заа ирдгэл юм л ч одоо хөвшрөө дуулдаг шүү. Их яг зодог талхахаа өмнө энэ намайг ер нь хүн шахтгүй энэ Бацалбоо муу золиг намайг шахацсан юм да гэх нэг тэгжээс тэр ямар юм бас. Тэр чинь нөгөө тантай юунд тоглолцсон бохгүй. Холбооны цомгийг тавьсан болдог гэсэн шүү дээ. За тий. Тэнд тоглолцсон бохгүй. Тэгээд санаанд гүйлээ тэг доор авч чад нэг хийцсэн. Тэгээд тэрийг сүүл дахиад ярьсан бохгүй. Дахиад яг зодыг тайлдаг дахиад дуулцсан. Намаа ер нь Монголын загсан шахсан байгааг үдээ шийд нэг удаа шахаж хийлээ гэжсэн. Тэгээ ихэнх надад гоё үлдсэн бохгүй. За би бахан ингээд зодог тайллаа. Миний дүү өсөж одоо өсөж байгаа тамирч. Тэгтээ нэг л юм бо. Арт хүний тамирчлагаар BFT таваараа гэдэг л хэлж ийла. Тэрийг бас одоо санаж явдаг шүү. Тэгээ ер нь бас нэг юм асуухад олон тамирчин ингээл амжилт үзүүлснийхаа дараа ихлэ ундаг те.
дараа нь босдог ч юм уу одоо нэг бие тоогоол ингээл хүн амт бол хүн болгон ингээл таньдаг болохоор тэгдэг ингээл тэр үеэр нь яаж даван толгой тулгаа болохоор юу ч хэлдэг лээ. Сансар дэрчлээ юу дүүлээ? Онгоцоо алдсан юмнууд тэгээд тулгаа ингээ загнаад байдаг би харж тэгээд тэр үе мэдээж хүн болгон тохиод өөрчлөлт тохиосон баг. Тэр үе яаж давж исэн? Тохиос яг алдчихгүй. Юуны дараа тохиосон? 17 оны дэлхийн аварга болж ирсэн. Дэлхийн аваргын дараа. Энэ нөгөө хостод дэлхийн аваргын дараа тий. Тулгаач өөрөө ч финал дээр амар олон хийцэн. Тэгэл Монголд буухад бас амар үлээж авсан. тэгээд аймаг руугаа амар орцсон. Болгоо шидэж байна. Танд хүн болгонд шидэж байгаа юм чи. Өөрөө мэдчихдэг өөрөө мэдрээгүй шүү дээ. аха. Тэгэл бэлтгэл болгонд дээр багштай загьюу шүү дээ. Онгоц. Яас энэ нөгөө гэл. Бэлтгэлээ ирэхгүй яач юу ийж хаагур тэнэ дээр нэг. Тэгээ нөгөө бэлтгэлээ чих заагүй шүү дээ. Бэлтгэлийг зав. Энд ч хүн дуудаал, тэнд ч хүн дуудаал, тгийгээл ингээгээл. Аха. Тулгаач нэг хэсэг бац холбоо онгоцоо алдчихлаа яваадсэн шүү. Өнийг хэсэг алдсан. Яаж иргэж жадуулах болсон бэ? Тэгээд буцаа бууч тийм лээ. Бууч тийм байлээ. Хэр удаж явах юм? Хэр удаж явах юм? Өөрөө боохгүй бол яваана. Өөрөө боохгүй бол явах юм. Тэг. Тэнд нэг юм чимэг болсон үг хин илүү. Яаж юу ихнэр хэлсэн үү? Ээж аав хэлсэн үү? Яг гоо ээж л байн хэлнэ л дээ. Ээж л байг. Байг. Уусаа 20 жилийн шилжиж байгаа шүү дээ уусаа. Миний имиж болохгүй, тэгж болохгүй. Эхнэр бас хаяа л тэгсэн байна, ингэсэн байна. Багш маань буулган да. За. Би толгойг хаяа уулзахаар. Би хямрасан тавьцсан одоо зүгээр наадвалчихсан нэрээ. Буулган бол өстө буулгатал цаг энэ авч өрхөөтэй. Тийм үү. Тэрний дараа л их сайхан болох уу? Ер нь багштай загнуулчаад, дараачтай загнуулчаад бол бас хямар штэ. Аха. Нэрээ би бас тэгж боддог. Аха. Ганаа усны хөгжөлтөд дурсамж ирсэн нөгөө Гонжугийн университет дээр зообо ингээд нүдэ тестэх болсон. Тэгэхээр шидчихгүй тоотлаа харсангүй морсангүй хөлтөд байсан гэдэг ганаа хөгжөлтөө юм яриадсан. Ингэлтээс бол байсан чинь харахгүй нэ. Тэр үнэхээр үнэн байхгүй. Үнэн юм, яг үнэн юм. Ганаа ярьж байгаас би ч тэр чинь нөгөө Канадын гарааны холбогч хоёр хүтэн хууцчих жоохгүй. Гоо мөргөж байгаа шүү дээ. Нөгөөд чи гимтэй байхгүй, тоглогүй юу? Байхгүй тэр чи хоёр шүдэн ингээ орсон ингээ говь яваад байгаа байхгүй. Би чи ингээ хөмсөг задарцсан. Би чи бас Монголын үсэн хямартай те. Карантин ус гоож сүк гос би ингээ айл байж нөгөө чи говь баал ингээ хоёр шүдэн ингээ байж. Тэгээ солонгосчууд сүртэй юм чи. Хоёр насилхтээр пүн гэл. Тэгээ би чи өөр ахиж тоглох гээд. Тоглож ил дээ би чи. Шоо тэр нүдэ зогсоод юм шүсээд тоглох гэсэн. Тэгээ тэгсэн чи тэр солонгосчууд сүртэй хоёр охин миний гарнаас ингээ байцсан. Одоо хэл ойлгодог л одоо тайван байл гэдэг шах. Ойлгохгүй чи. Юм лээ нөө. Тэгээ би босох гэж чи босч болохгүй гэдэг л хөшөөгөөд бай. За. Тэгээ нүд ямарс нэг нүд нэмсэн юм байхгүй. Нэг нь хараадсан юм. Оо тэр үчи одоо харж байгаа шүү дээ. Яг зохиулчихсан юм чи. Харж байсан. Тий. Тэрний дараа тэгээд тэр чи дараагийн тоглолтын дээр нэг үлдсэн. Нэг би тэр чи багш одоо яах юм бэ нэг үлдчих гээд. Тэгээд би ингээд амар боолгоцсон. Нүд ингээд улаан нөгөө халуун чинь хаван буудаг юм лээ шүү дээ. Улам дэлгүүрэл. За. Ээж уцаар ярьчаа өөлөө. Тийм үү? Ээждэг уцаар ярьсан. Яач вэ? Тэгээд би нөгөө ганнага төрцөө өрхөвтэй. Тэр чинь Монголын юун дээр юу лээ? Хоёр таяг хоёр юу гэсэн бохоггүй. Би ганнага төрцөө. Тэр чинь хоолны газар нүсэн шүү дээ. Тэр зургийг нэрээ олдвол нэр говшин шогийн үлч. Тэр бид гурав ингээд юу ч явж тэр чи юу бараг дайнд орцсон гурав ааш. Юун тэмцээ бийс. Оруулаа баац. Нөөдөө хүлээц. Хоолоо идэл. Тосгон дотор байсан. Тосгон дотор. Тэгээ дараагийн тоглолт нь тэр чи баг чи нөгөө зоондоо л алуулж байгаа шүү дээ хажигдаад. Тэгээ яг нөгөө байрлалын тоглолт тоглолтон дээр яг эхэлж байгаа байхгүй. Тэгс чи багш за одоо тэмцээ эхэллээ шүү. Одоо тоглгээд. Одоо л тэмцээ эхэллээ шүү. За. Тэгээд ах тоглолдог байхгүй. Тэг би ч нэг битүү боц нүд харддаг. Ингээ толгой ингээ боцсон. Үнэхээр харахгүй. Тоглолцсон юм. Үнэхээр харахгүй юм чи. Ингээ тэр чи нэг нүдтэй үнэхээр хэцүү тэр зовлонгууд ойлгосон. Ингээ харам чи шээ сүудрлээд идэх юм. Аа. Ингээ сүудрлээс дээ. Тэгээ ингээл яг энэ догоом одоо энд бол харагдахгүй байхгүй. Аа. Тэгээ би ингээ зараал пад гэдэг товтлогын алд 3 дараалаач харахгүй юм чи. Үнэ юу? Очоод мөрөгчөөд байсан. Мөргөө байгаа ч юм.
Яг ингээ баруун талыг харах таа. Тэгээ шийдэж мэдээд баг. Тэгэл багш тэгээд нөгөө оноо аваагүй ч бус талаар айгу сайн тоглосон. Харин чи нэг оноо аваа нэг 12 дээр банд авсан байл нэг тоглолт гэсэн тий. Нэг тэгсэн цаг надад юм шиг. Гонжигийн тэр наадам бол айгу гоё юм билээ ч сүний амьдралаас үлдтгүүцтэй. Тэр олон орны тамирч. Гоё сайн наадам тий. Тобочин чи ер нь хэдэн оных болоод дэлхийн агт 2 удаа тоос орогдсон юм. 93 шүү дээ. 93. Тэгээд хамгийн сүүлийн дэлхийн агт төрүүлдэг чи 93 оны хамгийн сүүлийн жил байсан юм тий. 91 гэж үсэн шүү дээ. Эхлээ 91 оных юм. 91 гэж болоо 93 гэдээ тусч. Тийм ээ. Тэнгүүд Тэгээ дараа нь 95. Тэгээ дараа нь 95 болов. Чимба Тэдээлч тийм болохоор ганц хүмүүс ч болохоор 92 91-ийнхээ тоглоо. Тэгээ дараа мултарсан тий. Тэгээд явж байгаа. За ингээд ямарсан бас манай хөөрөлтөнд хүрэлцсэн Бац холбоот их баярлаа. Бац холбоогийн цагтны бас үзэл бодлыг олон нийтэд бас хүргэхийг хүсэж байгаа. Тэгээд бас манай том зорилго тавиад Сансар MMC Energy гэж клуб, MMC Energy клубын Сансар багийнхан том зорилго тавьсан 5 залуудаа өндөр амжилтыг хүсье. Тэр тусмаа бас Сүхбаатар аймгийн унган энэ залууд өндөр амжилтыг хүсье. Сагсан бүхтэй илүү сайхан амжилт гаргаарай. Нутаг орныхоо нэрийг, их орныхоо нэрийг Сагсан бүгийн талбай дээр илүү сайхан дуусгаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье. Хөөрөлтөний 6 дахь дугаарыг өндөрж байгаа үзэгч та бүхэн Баасан гараг болгоны 22 дугаас MNBS Sport-оор мөн YouTube channel дээр MNBS Sport-оос тэгээд SoundCloud дээр бас хөөрөлтөн гэсэн podcast гэсэн нэртэйгээр манай нэвтрүүлэг маань хурж байгаа. Ингээд 6 дахь дугаар маань их өндөрж байна. Бац холбоодоо сайн сайхныг хүсье.